Монгол англан Герман улсын бүрэн автомат өндөгний үйлдвэр олон шинэ техник технологи инновацийг нэвтрүүлсэн NBC компани гүйцэтгэх захирал Баатар Бэлэг баялаг бүтээгч ярилцлагын нэвтрүүлэгт оролцож хүнс үйлдвэрлэгчдэд тулгамдж буй бэрхшээл боломж төр засгийн бодлого шийдвэрүүдийн талаар ярилцлаа. Ер нь 10 сар гэхэд бол одоо ингээд танай компани одоо бусадтайгаа нийлээл өндөгний хэрэгцээгээ 100 хангах юм байна шүү дээ. Үйлдвэрлэл гэдэг нь их чухал юм да. Эхний ээлжинд бол тийм. Энэ нэг 2 сая шоу байж Монгол улсын хэрэглээ өнөөдрийн байдлаар хангах хэрэгтэй. Сайн маань үзэгчтэй баялаг бүтээгч ярилцлагын нэвтрүүлгийн цаг эхэлж байна. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочноор NBC группийн үүсгэн байгуулагч Баатар Бэлэг маань өргөдөө оролцож байна. Одоо сая гаруй өндөглөгч дахианы одоо фермерийг одоо Монголд Герман технологиор бүрэн автомат технологиор байгуулж байгаа. Төслийн одоо үйл явцад 3 үе шаттай хэрэгжсэн. Одоо хамгийн сүүлийн үе шатн дээр нь үйлдвэрлэлийнх нь одоо яг үйл ажиллагаатай өнөөдөр танилцаад явж байна. За ингээд Баатар Бэлэгтэй энэ өдрийн мэнд төргий. Сайн байна. За ингээд манай үзэгчид өөрийгөө тогтцохон танилцуулж өгөөч. Бид нэр 98 онд NBC байгуулагдчихсан манай аав үүсгэн байгуулсан. Тэгээ угаасаа бид нэр шуун паприкт тэнд өссөн тийм шуун паприк айл. Аав маань л одоо 40 гаруй жилийн өндөгний салбарт ажиллаж байна. Тэгээд одоо би манай дүүнэр одоо миний доотлол эрхтэй дүү маань яг энэ үйлдвэрийг авч явдаг. Би бол хотод одоо борлол төрөнг оруулалт эднэрийн хариуцаад ерөнхийдөө чиглэлээд NBC гүйцэтгэх захирлаар ажиллаад явж байгаа. Тэгээ 98 оноос хойш одоо бид 25 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Анх бол өндөгний импортоор эхэлж исэн. Тэгэхэд бол Монгол улсын жилийн хэрэглээ 1 сая өндөг байсан. Сая өндөг. Одоо 22 оны байдлаар 430 сая болж байгаа шиг жилийн сая ширхэг 400 дахин өссөн гэсэн үг тийм. Энэ хүн Монгол шүүд нөө дэлхийн төрөс. Дэлхийд аяар өсөж байгаа. Сүүлийн 60 жил үнэн өөрчлөгдөөгөө тогтмол байгаа. Хэрэглээ нь өсөж байгаа. Хоёрхан төрлийн хүнс байгаа. Нэгдүгээр сүн бүтээгдэхүүн, хоёрдугаар өндөг байгаа. Сая ковид үсээгүй юу тийм? Үнэн өсөөгүй тий. Ер нь өндөг өөрөө тийм удирдлагын чанартай үнэсдэг. Өвлийн сезоноор бол нэг 100 өвлийн харилцааны 30%-аар өсч буурдаг. 30% 100 цах буурдаг, өвөл 30% өсдөг. Тийм л бүтээгдэг. А дундаж үн нь бол ерөөсөн. Монголд бол сүүлийн 10 жил 350 гэсэн үн дээр байгаад байна. 100 300 олчдаг, өвөл 400 олчдаг. Дунджаар 350 гэсэн үн барьж авдаг тиймэрхүү. Тэгэхээр нэг дэлхийн хаан чочсон өндөг нэгээс 10 ширхэг өндөг нэгээс 1.5 долларын үнэтэй байна гэсэн үг тийм. Үйлдвэрлэлийн хамгийн том ач холбогдол нь за импортоор бид нэр ийм чанартай ийм сайн өндөг авч болно тийм. Гэхдээ энэний нөгөө чанарыг хянч чадчих. Ямар амт чанартай хайсан зузаа нэмгэн шарн өтгөн шар гүн шар одоо ямар өндөг гаргах уу гэдэг бид нэр тийм. Өртгийн хувьд чанарын хувьд хянж удирдах чадна гэсэн. Дотоодын үйлдвэрлэлийн хамгийн том ашиг орлого бүх юм л байна. Импорт бол яах юм? Нийлүүлэгчийн үнэ захирагдана. Тэгэл тээврийн ус гайлын дотор. Энд бол нэг сонирхолтой байна. Ер нь олон талын ач холбогдолтой шүү. Хоёрдоо одоо импортоор маш их доллар гадшаа орсож байгаа шүү дээ. Тэр талаараа бол бүрээ тийм. Одоо бид нар чинь нэг жилд одоо нэг 200-аас 300 мянган шовны үйлдвэрлэл ингээд хүчин чадлаа нэмж ийн гэж бодоход тэр хэмжээгээр одоо 200 сая өндөг импортоор орж ирдэг байлаа гэхэд нэг 30 сая 60 саяар ингээд жил болгон буулгаад 5-6 тэрбум төгрөгийн импортын орлогыг буулгаад байна гэсэн үг байхгүй. Сүүлийн 10 жил хийж байгаа энэ бүтээн байгуулалт үйлдвэрлэлийн тий. Одоо энэ Төв аймгийн Баян Чамдын суманд хийж байгаа 65 гад хийж байгаа маш том одоо шуугны аж ахуйн энэ төсөл бол амжилттай хэрэгжиж байна. Тэгээ бид нар 2003 онд энэ хуучин Баян Чамдын сумын нэг 400-ны фермийг хөдөлж аваа. Тэнд 100 мянган шувны аж ахуй байгуулсан. Одоо Баян өндөгний аж ахуй маань 2003 онд 11 онд энэ төслийг эхлэхүрээ санаачлаад 13 оноос бид нэр одоо Германы KfW гэдэг банкнаас одоо төслийн зээл аваад энэ төслийг эхлүүлжсэн. Ер нь бол бид нар анх төлөвлөхдөө 3 үе шаттайгаар эхлээд 300 мянган шувны аж ахуй дэд бүтцтэйгээ, хоёр дахь нь 300 мянган шувуу 100 мянган дэгдэхээ, 3 дугаар үе шат нь 400 мянган шувуу гэж хийсэн. 14 онд эхлээд
Тэгээд 17 онд 1-р үе шатаа, 21 онд 2-р үе шатаа тусгасан. 3 жилээр л явж байгаа. Тэгээ одоо нодлон метр 3-р үе шатаа ихлээд одоо ингээ 23 оны 10 сар ихэд өдөр нийтдээ сая 200 мянган шувуутай болоод бүтээн байгуулалтын ажил өдөр бүтнээрээ тосно гэсэн үг. Тэгж явж байгаа. Санхүүжилттэй холбоотой өндөрлөд мэдээ байсан. Бид нар төслийн эхний хөрөнгө оруулалтыг өөрсдийн болоод Германы хөрөнгө оруулалтаар хийсэн. Гэхдээ 14 онд одоо танаа улсад 13-4 оноос юм одоо валютын хямрал, санхүүгийн хямрал үүсгэж байна гэдэг Германы банк баталсан зээлээ 50% багасгаж өгсөн. Тэрнээс болж хэрэгжижсэн төсөл маань бас мэдээ хугацаар гацсан. Яг тэр гацааг хөгжлийн банк гаргаж өгсөн. Хөгжлийн банкны санхүүжилтээр бид нар урд зээлээ дутуу зээлээ дахин санхүүжүүлээд 2 дугаар үеийнхаа үештийг үйлдвэрлэлийнхаа төслийнхаа 2 дугаар үештийг амжилттай хэрэгжүүлээд өнөөдрийн байдлаар бид нар 700 мянган толгой шувуутай нийт Монгол Улсын үнэний зах зээлийн 50 орчим хувийг дангаараа хангаад явж байна. 3 дугаар үештээ бид нар бонд босгож хийж байгаа. Ийм цаашдаа бол нэг олон нийтийн компани болох IPO гарах гэсэн тийм зорилготой явж байна. Энэ танах бол авсан хөгжлийн банкнаас авсан зээлээ бол зориултын дагуу зарцуулсан юм шүү дээ, тийм үү? 100%. Одоо тэнд $1 наан цаана ороо гэсэн. Одоо нийт энэ төсөлд зарцуулагдж байгаа мөнгөний нэг одоо 60% нь хөгжлийн банкны мөнгө 40% нь одоо хувь хөрөнгө оруулалт гэсэн. Тэгэхээр тэр чинь нөгөө өөрөлдөл одоо 150% нь биш. Тэгээд 60% гэсэн. Тэгж орж байна. Өөр нэг юм хэлэх юм бол одоо бид нар сайхан уншиж ирсэн Сингапурт эхэлж байгаа. Яг манайх шиг одоо ийм төсөл 2022 онд ихсэн. 26 онд дуусна. Сингапурын одоо 4 дахь том өндөрлөгчийн аж ахуй гэдэг 1 сая өндөрлөгчтэй жилд 360 сая өндөг үйлдвэрлэх аж ахуйг Японууд 100 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд Сингапурын сайд нэрээ агентлагийн хөрөнгө оруулалтын дарга нэрээд нээгээд одоо 24 онд эхний үе шат орох гээд явж байна. Яг тийм манайх одоо бүрэн хүчин чадлаараа ажиллаж 360 саяг үйлдвэрлэл. Яг тиймтэй адилхан үйлдвэрийг бид нар 2 дахин баг хүртгээр буюу 50 сая доллараар барьж байна. Энийн 21 нь хөгжлийн банкны санхүүжилт гэсэн. Гэхдээ бид нар хөгжлийн банкны санхүүжилтийг одоо дахин санхүүжилтээр бас энэ жил төлж дуусгаж байгаа. Ер нь яг 98 оноос бид нар импорт хийсэн. Одоо ч импортоо явуулж байна л да. Гэхдээ Импортоо жоохон багасгаад импортоо ингээд үйлдвэрлэлээр ингээд жил багаар орлуулад ингээд 100% орлуулалттай явж байна. Мэдээж нэгдүгээрт яг ашигын хувьд бол үйлдвэрлэл хамаагүй өндөр импортын бизнесийг бодвол хоёрдугаарт нөгөө урт удаан хугацаанд за улс их хооронд оожодсон компанид аажуудсан нөгөө хүнсний аюулгүй байдал хүнсний хангамжаа зодсон ямар ч тохиолдолд үйлдвэрлэх хэрэгтэй гэдэг утгаараа үйлдвэрлэлөө орсон. би бол танахыг яг ингээд үйлдвэрлэлээр чи ирээд бол одоо маш их юм ойлголоо мэдэглээ тий. Бүрэн автомат ийм одоо өндөгний аж ахуй тий. Сая хамгийн орчин үе одоо дэлхийд дээр шууд хийж байгаа хамгийн сүүлийн технологи гэсэн. Үйлдвэрлэл өөрөө богино хугацаанд ашиг орлого өгөх биш, урт хугацаанд эргээд зарлаа нөхөж байгаа шүү дээ тий. Тийм учраас л манай үйлдвэрлэгчнэр чинь бага хүүтэй урт хугацаатай зээл олгооч л гэдэг байгаа шүү дээ. Ягаад гэвэл нэг хүүний дарамт маш их орчдөг тийм ээ. Бид нар ч одоо сүүлийн жилд бол дандаа жил нэг 10 гаруй тэрбумыг өгч байгаа. Эхэндээ бол одоо нэг бага хүн үж борлуулалтын орлоготой бага байсан. Нийтдээ 90 бараг 100 орчим тэрбумын татвар одоо төлцөн л явж байна тийм. Одоо яг үндсэндээ 500-аад хүн ажиллаж байна. Орон нутгаас бид нар 200 гаруй хүн авч ажиллуулж байна. Баян жанрын сумд одоо 200 гаруй сая төгрөгийн одоо цалин бид нар сар болгон тарааж байна. Сум орон нутгад жил болгоныг 100 орчим сая төгрөгийн нийгмийн ажлууд хийж өгч байна гэдэг яриул зөндөө асуудал юмуд байгаа. Өдөрт нэг 2000-аад хайрцаг, сард 60,000 хайрцаг бас дотоодын тийм аж ахуй нэгжүүдээ судалж авч байна. Үр тариа одоо жилд 10,000 тонн Улаанбаатар дотоодын үр тариалагчдаа судалж авч байна. 2,000 тонн овёс, 3-4,000 тонн арга. За тэгээ шохон жолоо мах ясны гурил гэх ингээл нийт жилийнхаа тэгээд 85 орчим хувийг дотоодос судалтай авалт хийж байна гэсэн. Тэгэхээр дотоодын үйлдвэрлэл гэдэг нь эргээд бас ингээд дэмждэг тий. Би биенийгээ ингээд дэмжиж хөгжүүлээд явдаг юм л үргэлжлэдэг зүйл. Баян байгалийн цэвэр өндөг. Баян Монгол өндөг. За танай компанийн хувьд амжилт бүтээл юу вэ? Одоо өнөөдөр хүртэл тий. 2007 онд өндөгийн холбооны гишүүн болоод тэгээ 12 онд бид нэр
хамгийн том алтан өндөг Goldnik гэж шагналын Лондонд очиж авч ирсэн. Бид нар идэвхтэй гишүүн байгаад юмаа тайлагнаа. Тэр гол нь бол нөгөө улс орондоо өндөгний хэрэглээг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Тэгээд тоо толгоогоо нэмж чадсан. Тэгээ өндөгний хэрэглээ өсөж байгаа тийм шинэ ноу-хау технологи авчиж сууршуулж байгаа тийм аж ахуй нэгжид өгдөг хамгийн том шагналынаас авсан. Тэгээд улс орнооч сурталчилсан. Монголд ийм үйлдвэр байдаг юм уу? Ийм болцсон юм уу? Ийм байдаг юм уу гэдэг нэг гайхчихсан. Одоо тэнд дэлхийн бүхэл нөгөө өндөг яадаг хүмүүс ирж байгаа шүү дээ. Миний хажууд нэг том металл хүн суужсан. Настай. Та эдийн шоутай бид манх техник 500, 300, 400 та эдийн шоутай бай гэсэн 40 сая. Тиймэрхүү хүмүүс цуглардаг газар л да. Тэнд очиж бид нэр бас тэр шагналыг авчихсан. Монгол улсыг дэлхийд таниулж байгаа эч одоо зарим айхтай том улсууд авч чадаагүй байхад Монгол авчаад байна шүү дээ тий. Тэр нь гол юм нь хэрэглээ эрчимтэй өсөж байна. Хэрэглээ нэг бид нар чинь өндөрний хэрэглээ нэмэгдүүлэхэд бас нэг ном сонин нөгөө талбай дээр нөгөө амьдлын баяр гэдэг хоёр удаа байсан. Харин тийм байна. Өөрөө орсоо айгүй гой ном гаргасан юм байна тий. Харин тийм байна. Тэгэхээр эн чинь ингээд нэг тэр чигтээ Монгол улсын өндөгний бараг 60% шийдэх гэдэг нь үү? 60%. Яг өнөөдрийн байдлаар 2 сая өндөгч шоу байж зах зээлээ бүр хаагаад гэсэн. Одоо нэг сая 400 мянган шоутай Монгол улс нийтдээ. Нийтдээ нэг 20-од аж ахуй нэгж байна. Импортлогч бас 20-од импортлогч байна. Өндөгний зах зээл дээр нэг 40 гаруй компани ажиллаж байна гэсэн. Гэтэ өндөг дахианы махны зах зээл чинь нийлээд нэг 100 сая доллар болчлоо. Бас Монголыг зах зээл жижигхэн гээл хэд. Энд бас бизнес хийж мөнгө олох боломжууд байна. Нэг 400 сая өндөгч нэг 500 орчигт 200 тэрбум. Нэг 20 мянган тонн мах импортлдог Монгол бас. Тэрийг нэг 10 мянгаар үржих худалдааных нь бас 200 тэрбум гэхэд өндөг махаа дахианы мах нэг 400 тэрбум төгрөгийн өндөг дахиад зарагдаж байна. 100 гаруй сая долларын боломжийн зах зээл байгаа. Тийм байна. Дээр нь өсөж байна. Энэ цаашаа өсөлттэй явж байна. Орон нутгийн удирдлагуудаас яаж тэмцээг үзүүлдэг юм? Төв аймагтай ялангуяа одоо энэ сум орон нутгтай Төв аймагтай бол маш сайн харилцаатай. Одоо энэ газар ололт, ажилд олж өгөх энэ бүхэл зүйл дээр тус дэмждэг. Тэгээ бид нар ч бас эргээд ер нь хамт аягүй сайн хамтарч ажилладаг гэсэн. Аймаг болоод сум орон нутагтай. Баян уургаар баян. Одоо юм үйлдвэрлэнэ гэдэг чинь нөгөө бүтээгдэхүүнээ эрүүл ахуйг хянана, чанарыг амт чанарыг бүгдийг нэмнэ. Нөгөө уурга энергийн бүтцийг бүгдийг нэмнэ. Бид нар юу идээд байгаа юм бэ? Юу хийгээд байгаа юм бэ? Одоо тэнд ямар орлуулагч хэрэглээд ямар гоё юутан тэгээд ирж байгаа мэдэхгүй шүү дээ. Тэр бүгдийг хянана гэдэг чинь нөгөө аюулгүй байдал хангамж хоёр бол одоо хамгийн нэгдүгürt тэрийг тавьж явдаг бас Японы гэсэн. Бүх алкоголноос ахуулаад орж ирж байгаа бүх хүнсэн дээр үйлдвэрлэж байгаа бүс хүнснэр хатуу хяналтагдаад. 7 сарын 1 гэхэд сая шувууныхаа аж ахуй ачлан руу очих юм байна. 10 сар гэхэд сая 200 ачлан руудаад ингээд одоо Монгол улсыг 100% өндгөө дотоодынхаа зах зээлийг хангах юм боломжийг бүрдүүлж өгч байгаа юм байна тийм үү? Одоо танах болон бусад одоо өндөгний аж ахуй олон хороод аж ахуй нэгж нийлээд дотоодынхаа өндөгний хэрэгцээг 100% хангах юм байна. Тэгэхээр махаа гурилаа төмсөө 100% хангаж байна. Удахгүй энэ ондоо багтаагаад өндгөө 100% хангах юм байна. Энэ бол үнэхээр сайхан мэдээ. Тэгээд одоо импортын одоо гадшаа гардаг тэр умаар тоологдох тэр долларыг Монголдо үлдээж ирэх гэсэн үг байхгүй юу? Нэгд үлдээж байна. Ажлын байр бий болж байна. Тэр одоо нэг бодлон 3 ихнээд гаруй төгрөг. Нөгөө талдаа төдий хэмжээний ажлын байр бий болно гэсэн. Социализмын үед чинь нэг 2 сая үнэтэй 140 мянган шувуутай шувуу фабрик гэж ижил байсан. Одоо Монгол бас сая 400 мянган шувуутай болцсон явж байна. Удахгүй оны сүүлд 2 сая шувуутай болох гэж байна тий. Үйлдвэрлэл гэдэг нь их чухал юм да. Эхний хэлжинд бол тий. Ер нь бол одоо манай энэ үйлдвэрлэл ямар чухал гэдгээс ковид харууллаа шүү дээ. Тэгсэн. Тий. За үйлдвэрлэж чадахгүй болсон за одоо юу болт вэ? Хэд хагаад хаахад нөгөө гаднаас авдаг байсан юмнууд ч одоо ингээд бүгд байхгүй болонгууд үйлдвэрлэл хэрэгтэй гэдэг нь одоо харууллаа шүү дээ. Өглөө өндөг. Баян уургаар баян. Бун автомат юм герман технологи тоноологдсон
одоо фермийн үйл ажиллагаатай ингээд таньсандаа баяртай байна. Тэгээ танаа хамт олон болон танд ажлын амжилт хүсье. Та бүхэндээс амжилт хүсье. За баярлалаа. За баялаг бүтээгч сурилгын нэвтрүүлгийн өрөөд өндөрлөж байна. Баялаг бүтээч их орондоо сайхан амьдарцгаая.